За манай дээр зарагдж байгаа дахиад нэг гоё машиныг танилцуулъя. 2017 онд үйлдвэрлэгдсэн Cruise Prime 52A Premium буюу G төрөн загварын автомашиныг та нартай танилцуулж байна. За энэ машин маань 4 үнэлгээтэй. Одоогоор 147 мянган км явж байгаа. 2017 оны 2 сард үйлдвэрлэгдээд Монголд 2023 оны 11 сард Монголд орж ирсэн. Цэнхэр номин ногоон цэнхэрдээ өнгөтэй гэх юм уу? Маш гоё содон өнгөтэй байгаа. За урд дугуй хөтлөгчтэй, Smart Push Start системтэй. За JBL хөгжмийн дууралттай. За Монголд орж ирсэн байгаанууд нь ийм тоногдол бараг байдаггүй гэж онцолж хэлэхэд болно. За үйлдвэрийн босоод илгэцтэй хөгжим. За хурхын камертай, цагаан салгунтай. За суудлууд нь арьсан цагаан суудлуудтай байгаа. За уртлын 2 суудал нь халдаг. За жолооны хүрд нь мөн халдаг байгаа. За урд шилрүүгээ хурдаа зааж харуулдаг. Арьсан бүрээстэй жолооны хүрдтэй бүтэн удирдлагатай жолооны хүрд. За хурд баригч, 4 салаа LED гэх гэрэл, урд манангийн гэрэл, хойд урд мэдрэгчтэй, хормойтой, 4 үний судалтай 17 инчийн обод дугуйтай. За тоноглолын хувьд болохоор TRD тоноглол бас нэмэлтээр орсон байгаа. Монголд байгаануудад нь бол ийм TRD тоноглол ер нь байдаггүй. За TRD Motion Beam Control, TRD Member Tray Set, TRD хормой гэдэг ийм тоноглолууд байгаа. За Toyota Safety Sense аюулгүй систем байгаа. За энэ нь болохоор зэрэг урд яваа машина дагдаг. Урд саад мэдэрч автоматар зогсно. За хойтлын гэрэл автоматар шилждэг, замын цагаан шугамыг мэдэрдэг байгаа. За 43 литр шатхуунаар банкад үргээд хайбрид хөдөлгүүр болон цахилгаанаар хослуулж явбал хамгийн ихдээ 1030 км замыг туулдаг. За 380 ваттаар 25-аас 30 минут цэнгэлдэг бол 220 ваттаар бол 2-оос 2 цаг 30 минут цэнгэлээд дан цахилгаанаар явах юм бол 40-оос 60 км явах боломжтой байдаг. Та бүхэн энэ машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол за ирж үзэх бол 9927 5727 дугаарт холбогдоорой. За энэ машины хамгийн гол онцлог зүйл бол за Монголд байгаа яг ижил төрлийн Prime 50 Plus 52-уудыг бодвол G төрөнг буюу бүх тоноглолууд нь бүрэн тоноглогдсон. Маш цэвэрхэн эдэлж хэрэгэлсэн ямар нэгэн өөсөв байхгүй ийм машин байгаа.